Бид фикшн буюу зохиомл ертөнцид маш олон сонирхолтой дүрийн хөгжүүлэлт, өөрчлөлт, redemption arc-ыг харсан. Full Metal Alchemist-ээр Greed, миний хувьд хамгийн шилдэг redemption arc-тай дүр гэж боддог. Thor's хүү Thorfinn, Chimera шоргоолцны хаан Miriam гээд бидний сэтгэл тоногсон дүр цөөнгүй. Эдгээр дөрвөтэй зэрэгцэх өөр нэгэн дүр бол ямар ч хэрэгэлзээгүй. Avatar The Last Airbender цувралын галын хаан тусын хаан хүү Zuko. Hello. Zuko here. Энэ дүр цувралын эхлэлд уур хилэндээ автсан, өөрийгөө баталж харуулахын төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн байсан бол цувралын төгсгөлд ямар өөр хүн болж төлөвшсөнг бид мэднэ. Түүний хувьд өөрчлөлт redemption нь зүгээр л нүд эрэмхийн зур болоод өнгөрчхөөгүй бөгөөд 3 бүлгийн турш маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Гэвч хамгийн том нөлөөг үзүүлсэн нэгэн бол түүний хажууд бат зогсож өөрийн мэрэгэн ухаанаа Zuko-д болон үзэгч бидэнд харамгүй харилсан авгах Iroh. Тэгвэл өнөөдрийн мэтлэгээрээ Avatar цувралын хамгийн дуртай дүрүүдийнхээ нэг Iroh-гийн талаар ярьцгаая. Univision-ийн Flash Disc урамшуул хөтөлбөр үргэлжилсээр байна. Та Univision-ийн Flash Disc-снээс кино үзэх, эсвэл дурын багцаа идэвхжүүлэн оноо цуглуулж бэлгийн эзэн болох боломжтой. Жишээ нь аниме багц идэвхжүүлээд Avatar цувралаа үзэнгээ оролцох боломжтой гэсэн үг. Хөтөлбөр 3 шаттай явагдах бөгөөд сүүлийн үеийн бэлгүүд нь Apple-ийн бүтээгдэхүүнүүд байгаа юм байна. Удирдлага аваад Flash Disc эхлэхэд хамгийн түрүүнд дарсан хэрэглэгч бэлгийн эзэн болно. За тэгээд нийт оноогоор супер бэлэг буюу Монгол баян оролцох CS2-ийн Budapest Major эсвэл Blackpink-ийн тоглолт үзэх хос тасалбарын эзэн болох юм. Удирдлага гартаа авах эхний хугацаа 10 сарын 21-ний 20 цаг 30 минут. Та бүхэн доор description хэсэгт байрлах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлээ аваарай. Хүүхэд байхдаа Avatar зурлыг анх үзээд 4 элементийг удирдах тулаан, анги болон түүний найзуудын адлын явдал хамгийн зугаатай, анхаарал татдаг зүйл нь байсан. Гэвч нас ахиж амьдралыг харах өнцөг өөрчлөгдөхийн хэрээр цуврал дээр хөндөх хүн зэдвүүд мөн дөрүүд нь илүү сонирхол татахулсан. Үүний хамгийн тод жишээ бол Iroh. You seem a little too old. Энэ дүр хүүхэд байхад залхуу, хөгшин, мангардуу юм шиг санагддаг байсан бол насан турхийн хэрээр амнаас нь гарч буй үг бүр нь ямар үнцэнтэй, гайхалтай дүр болохыг илүү ойлгож эхэлдэг. Энэхүү дүрийг анализ хийж ойлгохын тулд энэ дүр яг юуг тулж ирсэн гэдгийг иргэнэг санацгаая. But I thought your uncle was, I don't know, good? He had a complicated past. A family tradition, I guess. Iroh залуудаа бидний мэддэг шиг нэгэн байгаагүй. Тэр бол галын эзэн Азулааны уган хүү, Озайн орнд галын эзний суудлыг өвлөх хөвтэй нэгэн байсан. Хүүхэд байхдаа Iroh дүү Озайтай тэмч ор тотн өсөөгөө бөгөөд Озайн амбиц болон догшин байдал том болохын хэрээр илүү хорцоолж тэдний харилцаа улам хүндэрсэн гэдэг. Iroh дүүтэйгээ илүү ойр дотн байж уур хилэнд нь арай өөр хариу үйлдэл үзүүлж зөв чиг рүү залсан бол бүх зүйл өөр байх байсан гэж харамсаж явдаг нь Legacy of Fire Nation номонд тэмдэглэсэн байдаг. Тэрээр залуудаа Firebending-ийг илүү дээд түвшинд сурахаар дэлхийгээр алиж эхэлсэн бөгөөд бусад элементүүдийн мөн чанарыг судалж, Waterbending-ийн энергийн урсгалыг ойлгон, Lightning Redirection буюу цахилгааныг биеэрээ дамжуулан өөртөө чиглүүлэх техникийг зохиосон. Хожим үнийгээ Zuko зааж өгснийг би цуврал дээр үзсэн бэлээ. It is important to draw wisdom from many different places. Үүний дараа хамгийн эртний Firebender-үүд болох нарны дайчид дээр очиж, Original Firebender-үүд болох Ruan Shaw гэх хоёр лууд өөрийгөө баталж чадсан. Ингэснээр Iroh Firebending-ийн мөн чанарыг ухаарч, уур хилийн үзийн ядалтаас ангижирч, бүх зүйлийн тэнцвэрийг олох нь Firebending-ийн мөн чанар гэдгийг ойлгосон. Харин нарны дайчид түүнд амнаасаа галаар үлээх техникийг зааж өгсөн бөгөөд энэ түүнийг бусад Firebender-үүдээс ялгарх гол чадвар нь болсон. Созинээс хойш Firebender-үүд Original Firebender буюу луунуудыг агнаж эхэлсэн бөгөөд тэднийг хороож чадвал хамгийн хүчрэг гэдгээ баталж, асар их нэр хүндийг зүүж, луу гэх нэрийг авдаг заншилтай болсон. Харин Iroh дэлхий дээр үлдсэн хоёрхан луу, Ruan Shaw болон нарны дайчдын өв соёлыг хамгаалахын тулд тэдэнтэй тулдаж, сүүлчийн лууг хороосон гэж худал хэлсэн юм. My uncle Iroh said he faced the last dragon and killed it. So your uncle lied. Ингэснээр Iroh галаар үлээж чаддаг, мөн сүүлчийн лууг хороосон, өрнөдийн луу гэх нэрийг зүүсэн билээ. Харин Iroh 100 жилийн дайны үеэр галын улсын хамгийн хүчрэг жанжин байсан ба өөрийн эцэг галын эзэн Азулааны удирдлагад ор олон хот зөөрөн гэрхшээлд оруулж байсан гэдэг. Тэрээр мөн Лүтэнгийнх ганц хүүтэй байсан бөгөөд хүүтэй хамгаас илүү хайртай байсан. Харин хүн нас бид хүрч өөрийн шийдвэрээр ариун дэлсэж автагаа хамт газрын хаан тусын нийслэл Баасинсэг эзлэх даалгаварт явсан. Олон жилийн турш галын улс Баасинсэг эзлэхдээ бүтлгүүцсэн бөгөөд Азуулагаас өмнө амжилттай болоход хамгийн ойртож чадсан хүн нь Iroh байсан. Iroh болон түүний цэргүүд Баасинсэгийн гадна ханыг нэвтэлж чадсан ба дотор хан руу нэвтрэх үед газрын хаан тусын цэргүүдтэй хүн тулаанд орсон. Харамсалтай нь энэхүү тулааны үеэр Iroh-гийн хүү Лүтэн амиа алдсан юм. Хүүгийнх нь өхөл түүний тул төгслийг үгүй хийж, Баасинсэг эзлэх дайралтай Iroh өөрөө зогсон, ухарсан. Энэхүү гар цохирлын дараа Iroh тэрхүү дайныг ямар ч утга учиргүй хүмүүсийн амийг үрж өгнө гэж үзэх болсон. Тэрээр цэргүүтэйгээ гэртээ иргэн ирэхэд эцэг Азулаан аль хэдийн амиа алдаж, галын эзний суудалд дүү Озайн суусан байв.
Мэдээж энэхүү үйл явдлын дараа Айро хүч чадал, эрх мэдлийн төлөө хүсэл эрмэлзлээ алдаж, үүнийг нь ч дүүн маш сайн мэдэж байсан тул Айро хууль ёсны суудлынхаа төлөө тэмцэлтэйгүй. Айрогийн хувьд хүүгээ алдсан гашуудал нь маш хүчтэй нөлөөлсөн бөгөөд ахин дэлхийгээр аялаж, бүр сүнсний ертөнцид хүртэл хүүтэйгээ уулзахаар аялаж байсан гэдэг. Гэхдээ энэхүү аялал түүний харах өнцгийг тэр чигт нь өөрчилж, бидний цувралаар үзсэн хайр татам, халуун дулаан мэдрэмж өгдөг авгах Айро бий болсон. Энэ үеэр Айро White Lotus нэгдэж, өвөө соосын эцэг азуулааны өвлөөсөн үзэл санааг дагахаа болсон түүхтэй. Харин Айро дүүтэйгээ дотн байгаагүй ч түүний ихнэр уурсаа болон тэдний явган хүү Зукотой Лүтенийг амьд цэрэн үед ч маш ойр дотн байсан. Харин Озой Зуког цөллөгт явуулах үеэр хөлөг онгоцуулан өөрийн гэсэн багтаа болоход нь Айро маш том нөлөөг үзүүлж чадсан. Тэрээр хүүгээ алдсан шигээ Зуког дахиж алдахгүй тулд түүнийг буруу зам руу оруулахгүй гэсэндээ өөрийн дураар автарыг хайх цөллөгт нь 3 жилийн турш хажууд нь явсан юм. Айро хүчтэй, ухаантай, алсын хараатай, бас хайр инэрлэр дүр нэгэн. Манайхны хэлдгээр бол жинхэнэ эр хүн. Гэхдээ эр хүн, эрэгтэйлэг байдал, маскулинити гэх мэт үгийг манай монголчууд ч гэлтгүй дэлхийд даяараа өрөөсгөл ойлголттой буруугаар хэрэглэх нь элбэг. Яг л галын эзэн Озой шиг хүч чадал, бардамнал, уур хилэн дээр тогтсон хүчтэй нөхчгүйгээ гих токсик маскулинитиг үнтэй андуурах нь элбэг. Гэвч Айро эсэргээрээ тэр хүч чадал эрх мэдлээс илүү аз жаргал хайр сэтгэлийг ангид зөвлөдөг. Perfection and power are overrated. I think you are very wise to choose happiness and love. Хамгийн чухал нь тэр хэцүү зүйлтэй нүр тулсан хэн бүхэнд туслахыг хичээдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Харин тэр үед авгах Айро шиг хүн бидний амьдралд хэрэгтэй гэж боддог. Хэрэгтэй үед хажуу түшиг тулгуур олж, нэгийг бодож хоёрыг тунгаах мэрэгэн үгсээ хэлж, зөв зам руу хөтэлдэг хэн нэгэн. Гэвч энэ олон жил цуурлаа ахин дахин үзэж, өөрөө ч нас нэмхийн хэрээр энэ бодлыг арай нөгөө талаас нь харж, авахын хажуугаар өгч, бид өөртөө ч бас Айро шиг хэн нэгэн тусалж амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Үнийг бас сэтгэл хөдлөм түүхээр нотлон харуулсан анги бол 2 дугаар бүлгийн 15 дугаар анги. Энэхүү ангинд Tales of Basinse гэх нэртэй ба Slice of Life жанрын ч гэмээр Basinse дэрсэн дөрүүдийн нэг өдрийг харуулдаг. Катара Тоф 2 зөвхөн октоудаараа гарч, эцэст нь Тоф үнэн төрхөө олж, өөрийнхөө байх нь буруу биш гэдгийг ойлгоно. Анги зөв парк амьтад туслахыг хичээх бол Соко октоудтай сайтигнэнгээ хайку байтал хийн. Зуко Basinse тэгшин амьдралдаа дасаж ядан Жин гэх охинтой болзоонд явдаг. Харин авгах Айрогийн түүх хамгийн сонирхолтой, бас хамгийн гонигтай нь. Айро нэгэн цагт дайснууд байсан. Тэр дундаа бүр өөрөө толгойлон довтолж байсан хотод шинэ амьдрал эхлүүлж, нэгэн тэмдэглэлт өдрийг тэмдэглэхээр хотын гудмар ад жаргалтайгаар алхдаг. Тэрээр замдаа өөлж буй жаахан хүүгээс эхлээд сахилгагүй өсвөр насны хүүгүүдэд бүр өөрийн дээрэмтгэр оролцсон залуу хүртэл тусалж, цай хувааж уунгаа үн цэнтэй зөвлөгөөгөө өгдөг. So you really think I could be a good masseur? Of course. This is so great. No one has ever believed in me. Учир нь хэн нэгэн чин сэтгэлээсээ итгэж, өчүүхэн гэж утсан тус дэм хэн нэгний амьдралыг гэрэлтүүлэх боломжтой гэдгийг Айро мэддэг учраас. Харин энэ бүх адал явдлын дараа Айро толгод дээр гарч хүүгийнхээ зургийг дэлгэн түүний өмнө хүж асаана. Учир нь тэрхүү тэмдэглэлт өдөр бол Basinse дэх тулаанд амиа алдсан хүү Лүтенийх нь төрсөн өдөр. Happy birthday, my son. If only I could have helped you. Энэхүү сценээс бид үргэлж нэмсэглэж байдаг хайр татам нэгэн ямар замыг туулж энэ хүртэл ирсэнг ойлгодог. Хамгийн чухал нь толгод хүртэлх түүний замд жаахан хүү, өсвөр насны хүүгүүд, нас бий төрсэн дэрэмчин залуу гээд Айрогийн хувьд хүүтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүссэн 3 өр цаг хугацааг төлөөлүүлэн харуулсан юм. Үүн дээр нэмээд энэхүү хэсгийг хамгийн сэтгэл хөдлөхөн болгосон зүйл бол 1-р бүлгээс хойш Айро дуу оруулсан Япон гаралтай Америк жүжигчин Мако 2-р бүлгийг дуусгаж чадалгүй хорт авдрын улмаас нас барсан. Харин The Tale of Airo домог жүжигчин Макогийн гэрийн дурсгал зориулан бүтээж, түүнээс хойш Greg Baldwin авгах Айро дуу оруулсан түүхтэй. Тэр хүүгээ алдаж, амьдрал нь оронгоор иргсэн ч бууж өгөөгүй. Уур хилэн, өдөр гүнигт автаж, хамгийн хүнд хэцүү цагийг туулсан ч цааш алхасаар л байсан юм. Цурал дээр түүний хамгийн хилдэг зүйл бол итгэл найдвараа алдалгүйгээр үргэлж урагш алхах. Sometimes life is like this dark tunnel. You can't always see the light at the end of the tunnel, but if you just keep moving, you will come to a better place. Хүмүүрл амьдралдаа хөл алдаж, замаасаа гарах үе бий. Амьдралынхаа хамгийн доод ёроолд унаж, эсвэл зүгээр л энэ амьдрал ямар ч утга учиргүй мэд төөрчгсөн, сэтгэл гутралд орсон, хагцал гашууд ламссан гэд юу ч тохиолдож болно. Энэ үед зөв замдаа иргэн орж,
илүү сайн сайхан зүйл хүлээж байгаа гэдэгт итгэх нь л хамгийн чухал. And there is no hope at all. No, Zuko. You must never give in to despair. Allow yourself to slip down that road and you surrender to your lowest instincts. In the darkest times, hope is something you give yourself. That is the meaning of inner strength. Гэхдээ сайн сайхан ирээдүй хүлээж байгаа гэд итгэл найдварыг хүлээн суух бус үнийг өөрөө бий болгох нь хамгийн чухал. Зуко азуулаатай нэгдэж 3 жилийн турш бодож явсан галын устай иргэн очих үед Айро урам хугаралт, айдас, уралт гээд олон мэдрэмжийг амссан. Хамгийн чухал нь тэр галын усын шоронд хоригдож 3 жилийн турш Зуког аврах гэсэн оролдлого нь тэр чигтээ бүтлгүүцсэн. Гисэн ч тэр өөрийгөө бүрэн бэлдэж хичээл зүтгэл гарган хамгийн тохиромжтой зөв цагийг хүлээн шоронгоос оргосон. Мэдээж энэ бүх уналтыг өөрийн биеэр даван туулах нь хэн бүхний чадах зүйл биш. Магадгүй хэд хэдэн удаа уналтанд орж түүнийгээ даван туулж чадсан хүнээс гарах үйлдэл. Тиймээс хамгийн ихний зөв болох нь бол хэн нэгнээс тусламж авах. Тусламж авна гэдэг нь чүртэй зүйл огт биш. Харин ч чамайг илүү хүчрэг болгоход тусалдаг зүйл. There is nothing wrong with letting people who love you help you. Not that I love you. I just met you. Учир нь бардам зам бол ичвэртэй байдлын их үсвэр гэж Айро хэлсэн байдаг. Pride is not the opposite of shame, but its source. Хөв тавилан хүний амьдралын төрөг зураг гэж тодорхойлдог. Бид ирээдүйд юу болж яахыг таашгүй. Тийм ч учраас Айро Зуко хөв тавилан хөгжилтэй зүйл гэж хэлдэг. Айро галын эзэн бол хөв тавилантай байсан ч түүний гэр бүлийн эхлүүлсэн дайн, утга учиргүй хэдлага өөрийнх нь хамгийн эрхэм нэгнийг авч одсон. Тиймээс Айро үүнд яагаад гэдэг асуултыг тавьсан юм. Нэр төр гэдэг бол бусдад өөрийгөө батлан харуулах бус өөрийн зөв гэсэн замаараа амьдрах. You struggled, you suffered, but you have always followed your own path. You restored your own honor. Үүнтэй адил ирээдүг таах боломжгүй ч зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж дотоод өөртөө ярилцсан өөрийгөө хэн гэдгийг яг юу хүсэж мөрөөдөж байгааг асуух хэрэгтэй. Хэрв ингэж чадвал бусдын зурж өгсөн хөв тавилан бус өөрийн төрөг зургийг олж чадна. Бусдад харамгүй тусалж, бусдаас тусламж авахаас имээдэггүй, итгэл найдвараа алдалгүй, амьдралаас гэрэл гэгээг хайх нь хамгийн чухал. Even in the material world, you will find that if you look for the light, you can often find it. But if you look for the dark, that is all you will ever see. Мэдээж энэ бүхэн эхэндээ амаргүй байх нь гарцаагүй. Гэхдээ амьдралын гол утга учир нь тэрхүү эрэл хайгуул адал явдал нь өөрөө. Магадгүй хажуу чинь аавах Айро шиг хинэгэн байдаг бол та өөрийгөө хамгийн азтай хүнд тооцоорой. Байхгүй байсан ч хүний амьдрал баялагтвал хизээ нэгэн цагт гарч ирж л таарна. Эсвэл аяг цай унгаа амьдралыг тунгаан бодоод өөрөө тэр хүн байх гээд үзээрэй. How can you forgive me so easily? I thought you would be furious with me. I was never angry with you. I was sad because I was afraid you lost your way. I did lose my way. But you found it again. And you did it by yourself. And I'm so happy you found your way here.